Трамп өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол тий юу тодорхой хэлсэн бэ гэвэл би Байден хоёр биш ээ. Би өнгөрсөн жилийн 5 сард батлагдсан 60 тэрбум долларын санхүүгийн тусламж энэ жил би шинжлэхдэггүй. Би таатай дахиж тийм их хэмжээний мөнгө өгөхгүй. Оросууд Украины дайны дараагийн шатлуу шилжлээ. За. Ямар шилжилт хийж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө хил дээр хамгаалтуудаа сайжруулж байгаа. Эстония, Латвия гэх мэт тэндээс шинэ бааз барьж байгаа, шинэ цэргүүд байршуулж байгаа. За өмнө украинчууд Курск руу дайраад тэнд тодорхой хэмжээний талбайнуудыг булааж авсан. За төлбөр нь юу байсан бэ гэх юм бол ойролцоо 50-аас 70 мянган цэрэг тэнд нас барсан гэж байгаа. За. Тэгээ украинчуудыг Курскээс гаргаж чадсан цэргүүд, батальонууд Курскт одоо бэлэн хിവэрэ байгаа. За. Тэгээ одоо Украин Оросын хил дээр Харкив хотод ойрхон 50 мянган бэлтгэл сайтай, туршлагатай, амарцсан тий шин цэрэг одоо хүлээгдэж байгаа. За тэгээ Европын хэвлэл мэдээллийн Австралийн ч гэсэн Америкийн дээрээс сандарч дуусж байгаа. За та харж байгаа бол энэ Луханск ерөөхдөө байлтаанд явж байгаа, Бахмут алидын авцсан. За тэгээ Белгородыг эргүүлээ авсан. Тэгээд одоо Харкивт ойрхон явж байгаа. Харкив ямар хот юм бэ гэх юм бол Украины номер 2 хот. Дан эхлэхээс өмнө ойролцоо сая Украин иргэн тэнд амьдардаг байсан. Тэр нь одоо цөөрцөн л доо одоо Монголын Эрдэнэ тийм үү дархантай ингээд төсөөлж болно. За цагаагаар одоо сайжирж байгаа. Тэгээд зуны дайралт хийх цаг нь яг одоо. Тэгээд шинжээчнэр юу гэж хэлж байна гэх юм бол Оросууд одоо өвлжөнгөө бэлтцэн, хоримтлуулсан тий зэвсэг цэргүүдээ одоо ашиглалтанд оруулах гэж байгаа юм аа. Хаана юм бэ гэх юм бол Донецк, Луханск тэгээд магадгүй одоо Харкив руу дайрах магадaltaй юм байна. За өнгөрсөн 7 хоног украинчууд юу хийсэн бэ гэх юм бол Москвыг бөмбөгдсөн. За тэгээд Ялтын баярын өмнө ч гэсэн дараа нь ч гэсэн ерөөхдөө Москва руу хэдэн дрон явуулсан. Тэгээ өнөөдөр өглөө өчигдөр шөнө Оросууд хариу барьсан. Ямар хариу барьсан бэ гэх юм бол тий Киев хотыг өмнө ингэж бөмбөгдөөг. Тий түүхэн одоо хамгийн том одоо бөмбөгдөл өчигдөр орой явсан гэж байгаа. Тэгээ ард түмэн ерөөхдөө метрон дотор ингээ нуугдаад тэгээд барууны хэвлэл мэдээллийн дээр маш их мэдээлэл гаргаж байгаа. Сандарч гин Европчууд сандарч гин. Макрон, Мерц, Штармер бүгдээрээ ерөөхдөө удахгүй стейтмент гаргаж гин. Тэгээ одоо ерөөхдөө энэ дайн хугарлын цэг дээр явж байгаа. Ягаад тэгж ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо Трамп шийдэх ёстой. Тэ? Европчуудын тал зогсох уу? Эсвэл Украиныг золиослоод хаях уу? За, Украиныг хайчих юм бол окей. Америкчууд юу хийсэн бэ гэвэл Америкчууд энэ дайныг шахсан. За өмнө бол Обамагийн доор байсан. Бас Дональд Трампын доор. Дональд Трамп өөрөө юу хийсэн бэ гэх юм бол 2016-наас 2020 онд ирэх байрч авах үедээ Украиныг зэвсэгжүүлсэн. Украины цэргийг бас бэлдсэн. За энэ дайныг тэгээ албан ёсоор хин ерөөхдөө дараагийн шатанд авчирсан байх юм бол мэдээч Жо Байден. Хамгийн их санхүүжилт, хамгийн их зэвсэг, хамгийн их дипломат харилцааг муудулсан хүн хин байх юм бол мэдээч Жо Байден. Гэхдээ Дональд Трамп хин байх юм бол Америк улсын ерөнхийлөгч. За тэгээд Дональд Трамп украинчуудыг хайчих юм бол зүгээр орхичих юм бол хэдхэн сарын дотор арчигдана. Тэ? Украин бол тэр чигтээ ялагдана. Тэгээд яг магадaltaй юм бэ гэх юм бол энэ нэр хүндийн асуудал Дональд Трамп дээр буух магадaltaй. Окей? Тэгээд бид нар юу мэдэх юм бэ гэх юм бол Дональд Трамп нэр хүндэнд амар дуртай. За тэгээд ямар шийдвэр гаргахын хинч мэдэхгүй байна. Тэгээд хэдүүлээ John Mersheimer сая басны подкастт орсон. Энэ подкастн дээрээ ерөөхдөө шинэ мэдээлэл гарч байгаа юу юм бэ гэх юм бол Америк туршлагатай хүн, Украин талдаа байлтаж байгаа хүн мэдээлэл өгч байгаа. Энэ дроны дайны тухай. За тэгээд Марко Рубио буюу украинчууд, европчууд бас зэвсгийн талаар мэдээлэл өгсөн. Ямар мэдээлэл өгсөн бэ гэх юм бол зэвсгийн агуулга нь хоосорч байна гэсэн үнцгтэй юм ярьсан. За хэдүүлээ сонсцгоо. Negotiations are headed nowhere. This is all just theater. It's all designed to win the battle of public opinion. The fact is the Russians and the Ukrainians cannot agree on the terms of a deal that will shut this war down. За тэгээ ярьж явж байгаа хилцэл ceasefire гэх мэтчлэн уулзж байгаа юм ерөөсөө зүгээр жүжиг гэж байна, тэ? Зүгээр нөгөө хэвлэл мэдээллийнхэн дайн
пропагандагийн ерөөхдөө дайныг ялахын тулд ерөөхдөө энэ negotiations нэлцлүүд нь явж байгаа зүгээр жүжиг. And this war is going to be settled on the battlefield. The idea that both sides are going to produce a memorandum, they're going to exchange those memorandums, and then you're going to be able to carve out a meaningful agreement based on the two memoranda is a pipe dream. It's just not going to happen. Тэгээд дайн хаан шийдэгдэх юм бэ гэх юм бол байлдааны талбар дээр шийдэгдэнэ. Одоо Оросууд нэг санамж бичиг явуулна. Украинчууд эргүүлээд нэг санамж бичиг явуулна. Тэгээд тэр угаасаа хоёр тал хоорондоо үзээ ядж байгаа. Ойлголт нь хүрч чадахгүй учраас энэ санамж бичиг ямар ч үнцэнгүй энэ дайн байлдааны талбай дээр шийдэгдэнэ. And now I want to take one other look at something else Lavrov said also earlier today. Was he addressed something that Zelensky has said many times in that Zelensky wants, and Europeans have all been adamant, there will be a 30-day unconditional ceasefire first. And so many Western and American pundits keep saying, obviously, I mean, how can you have a negotiated settlement if you don't first stop the fighting? It has to be that way. Tammy Bruce from the podium in the State Department said that a week or two ago. But Lavrov today, in very clear language, seemed to say... За тэгээ Америкчуудын шаардж байгаа, Европчуудын шаардж байгаа 30 хоног ингээ байлдаана төр зүртэ зогсооё гэх юм бол Оросууд хизээж зөвшөөрөхгүй гэж байна. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. You're putting the cart before the horse. Тэргийг адууныхаа орд тавьж байгаа юм аа. Одоо энэ барууны нэг зүрлэл гэсэн үг тийм. First, we need to have a treaty, and once it is agreed upon, then we'll decide. But President Zelensky, as President Putin has repeatedly stated, lacks legitimacy. Тэгээд Оросуудыг ингээ яг энийг сонсох юм бол Европчууд одоо өстой уурлаа явчихна тий. Ерөөхдөө үгэнд орохгүй юм байна. Их тайвны төлөө юу ч хийхгүй юм байна. Тэгээд Лавров юу хэлж байна гэх юм бол эхлээд хэдүүлээ тэр санамж бичгтэй байх ёстой. Тэрний дараа нь ерөөхдөө тий их тайвны хилцэл эхлээд нэг хүн энэ дээр гар хэсэг зурх ёстой. Тэгээд Зеленский гар хэсэг зурдаг хүн бишээ. Яагаад гэх юм бол сонгуул болоогүй. Тэгээд мань хүн бол жинхэнэ одоо Украин ард түмнээс хууль ёсны мандат аваагүй учраас тэ уусаа гар хэсэг зурхан байхгүй Украин дотор нэг сонгуул болох ёстой баг ингэ хэлж байна л да. This is acknowledged even within Ukraine. Баг Украин дотор энэ хүлээн зөвшөөрөгдсөн гэл ярьж байна л да. Үнэн яг үнэн биш. Therefore, when the treaty is ready, and it is far from certain that this will happen tomorrow, it must be structured in a way that prevents a repeat of what the 2014 coup plotters who came to power through a bloody coup did. Only then will we see who among the Ukrainian authorities possesses legitimacy. За тэгээд ерөнхийдөө энэ санамж бичгийн нөхцөл дээр ямар нөхцөл биелэгдэх ёстой юм бэ гэх юм бол 2014 онд болж исэн Украины засгийн газрыг огцруулсан хөөж гаргасан нөхцөл байдал дахин давтах ёсгүй тэр 4 област бла 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 бүх юм те. Тэгээд энэ ерөнхийдөө санамж бичиг бэлэн болсныхаа дараа их тайвны хилцлөө орохоос нь өмнө яг хэн Украин улсыг хууль ёсны төлөөлөгч болох юм бэ? Тодорхой болно. So now the roadblocks are mounting and getting bigger. Not only is he saying absolutely categorically, no, it doesn't matter what you guys want. There won't be a ceasefire first, period, under any conditions. And separately, who's going to sign them? Because we're saying maybe it's not going to be Zelensky. And he went on there to talk about maybe they need to have elections. I don't know. Maybe it could be the Speaker of the Verkhovna Rada. We don't know. But all this makes it virtually impossible that Zelensky can operate into these. I mean, if he's going to submit to that and say, yes, we'll have elections, or yes, it'll be someone else signing, then he loses legitimacy in his own country's eyes, not anybody else. So what does this tell you about where things are going? Тийм, угаасаа юу л жинэ гэх юм бол Зеленский одоо угаасаа сонгуул зарлахгүй, угаасаа ялагдана. Тэгээд энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөх угаасаа боломжгүй. Тийм учраас одоо энэ Украин талын явуулах санамж бичиг угаасаа фейлднэ гэж байгаа. Тийм учраас энэ дээрээ шийдэл гарахгүй. Let's just focus on the ceasefire. You implied, Danny, that what Lavrov is saying is something new. The Russians have said ad nauseum for well over a year now that they will not accept a ceasefire before the terms of a deal
are agreed upon by both sides. They have said this over and over, yet Zelensky and the Europeans and even the Americans continue to insist on having a ceasefire before you reach an agreement. The Russians have said categorically that's not going to happen. This is Lavrov saying that again. За тэгээ Оросууд өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу хэлжсэн бэ гэх юм бол энэ байлдааны төр зогсон гэж байхгүй. Ceasefire угаасаа худлаа байхгүй. Яг л өмнө 30 хоногийн ceasefire хийж явахдаа Украинчууд юу хийсэн бэ гэх юм бол зэвсэг бэлдсэн, цэргүүдэ бэлдсэн. Тэ? Тэгээ Истанбулын гэрээг нөө санаж бичгээ хогийн сан дотор хайцсан байхгүй. Тийм учраас Оросууд угаасаа энийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд Европчууд шаардлага тавьж ийн, Америкчууд шаардлага тавьж ийн энэ угаасаа худлаа. Энэ бүтэхгүй. Second point, the Russians would be nuts to agree to a ceasefire. The Russians are winning on the battlefield. A ceasefire would simply give the Ukrainians an opportunity to regroup and put up stiffer resistance against the Russians. Why in God's name would the Russians accept such a proposal? Тэгээд Оросууд угаасаа тэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол угаасаа тэнэг гэсэн үг. Тэ? Яагаад гэх юм бол одоо ялж байгаа. The answer is they won't. And this is why they keep saying ad nauseum, there's not going to be any ceasefire before there's and this kind of nonsense just goes on and on and on. And I guess, you know, this matters because public opinion matters. But тэгээд энийг ингээ яриалын шаардлага тавиалаа тэр ингээ биелэгдэхгүй л байна. А энэ юу юм бэ гэх юм бол тайз нарын зүгээр жүжиг тоглож байгаа. Яагаад гэх юм бол хэвлэл мэдээл, пропаганда тэгээд өөрийнх нь цаана байгаа ард түмэн, Америк ард түмэн гих мэдсэн тэр үзэл бодол санаа пропагандагийн дайн ялахын тулд дандаа юм биелэгдэхээргүй худлаа нөхцөл яриал. For me, what really counts is what happens on the battlefield. And if you look at what's happening on the battlefield and what's likely to happen as we move forward is that the Russians are going to win the war. And again, that's why they're not going to agree to a ceasefire. Тэгээд хамгийн чухал юм юу юм бэ гэх юм бол тэр ингээд дипломат харилцаа дараа шаардлагууд нь угаасаа худлаа. Юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол байлдааны талбай дээр юу болж байгаа юм бэ? Тэгээд тэр талбай дээр Оросууд ялж байгаа. Тэмчээс тэднэр нөхцлүүдээ одоо ингээ хатуу тавьж байгаа. By the way, we had a remarkable and illuminating interview on the show yesterday. For the first time, we had an American who was fighting on the side of the Russians as a drone pilot, and he's been there for 18 months. So he's got quite a bit of combat experience under his belt and is very tied into one of the current lines. He wouldn't tell us exactly where he was fighting. He was talking in a separate place for the interview. But a couple of things he said that were really illuminating. Number one is he said that the Russians have no problems with personnel to the extent that. За тэгээд Daniel Davis-ийн podcast таад ингэ сонирхож байгаа юм бол энэ байна. Би өөрөө subscribe хийгээсэн байна. Уржигтэр ямар хүнийг podcast нь оруулсан бэ гэх юм бол Америк цэрэг. Гэхдээ Орос талдаа байлтаж байгаа хүн. Тэ? Америк хүн Орос талдаа байлтаж байгаа өнгөрсөн 18 сарын хугацаанд. Тэгээ ямар ажил хийдэг юм бэ гэх юм бол дроны нисгэгч. Тэгээд мань хүн юу хэлсэн бэ гэх юм бол Оросууд ингэ чөлөөтэй хүмүүсийг олж чаддаг юм аа. Тэгээд цэргийн дутагтал ерөөсөй байхгүй. They allow their troops 30 days leave per year to go home to do whatever they want to do. They will rotate units all periodically so they never get worn out, because he talked about how important that was, of course. But the fact is they have the manpower to do it. They have a system to do it so their troops stay fresh all the time. While on the other side of the line, as you know very well, there's тэгээд бас Орос цэрэг тэнд байлтаж байгаа юм бол жилд 30 хоногийн амралтын хугацаа авах боломжтой. Тэргээрээ дамжуулаад ерөөхдөө цэргүүд нь амарцсан байдаг. Тэгээ морал нь арай дээр байдаг. Тэгээ хүч нь илүү ингээд many don't ever get any rotation off, and the people who get die very shortly, especially the new guys who are being basically press ganged off the streets throughout Ukraine. And that alone tells you that there is just no rational prospect that the two armies, which are already quantitatively and qualitatively out of balance in Russia's favor, is ever going to slow down or much less stop or reverse this Russian offensive. Тэгээ Оросуудад хүн хүчийн асуудал байхгүй, цэргүүдийг шинээр татж байгаа. Тэгээ тэр тал дээр бас дайн дээрээ давуу талтыг ялж байгаа. I think there's no question about it. I would guess that the Russians, who are raising somewhere between 30 and 40,000 troops every month and have been raising significant numbers of troops for the past 2 years, have probably about 700,000 troops engaged inside of Ukraine. And I would bet if you looked at Ukrainian forces, combat forces, тэгээд профессор Мершайм юу гэж хэлж байна гэх юм бол Оросууд ойролцоогоо сар болгон 30-40 мянган шин цэргийг ерөөхдөө цэргийн хүчлүүгээ татж байгаа. Украин дотор одоохно ойролцоогоо 700 мянган цэрэг байлдаж байгаа. The very most they have 250,000. Wow. My guess is that the Russians have probably about a 2-to-1 advantage in manpower. And as you pointed out, the Russians are training their forces and they're giving them R&R or leaves of absence.
За тэгээд Украин талыг ингээд харах юм бол судлах юм бол Украины тал ойролцоо одоо 250 мянган цэрэг байлдаж байгаа хаа. Тэ 700 мянга 250. За тэгээд профессор Мершама юу гэж хэлж байна гэх юм бол за магадгүй тэ нэг Украин цэрэг дээрээ 2 Орос цэрэг ногдож байгаа. За нэмээд Орос цэрэг ерөөхдөө бэлтгэл илүү сайтай, хангамж илүү сайтай. Тэгээд жил болгон амралт авч болдог, тэ өдөр болгон байлдахгүй. The Ukrainians, on the other hand, are sending untrained individuals to the front lines. They get hardly any R&R at all unless they get wounded, and they're being worn down. And all of this is happening, Danny. At the same time, the United States is slowly but steadily divorcing itself from Ukraine. За тэгээд Украины тал юу гэж байгаа юм бэ гэвэл цэргүүдээ баг бэлтгэл хийх боломжгүй, амраах баг боломжгүй яг жигнэсээ ингээд гимтчих юм бол будуулчих юм бол тэгээд эмнэлэг явах шаардлагатай болно. Амралтын хугацаа өгдөг бусад хүмүүс зүгээр нар шөнгөө ингээд өдөр шөнгөө ингээд байлтах хэрэгтэй. За тэгээд зовлонгийн улам хурц болгож байгаа юм юу юм бэ гэх юм бол одоо Америкчууд тэр Украины дайнаас өөрийнхөө ингээд холдуулж байгаа, өөрийнхөө татж байгаа. Trump clear that he is not Biden too. He's not going to go back to Congress and get the necessary funding for another pipeline's worth of weaponry for the Ukrainians. And the Europeans certainly can't make that up in any meaningful way. All of this tells you that the Ukrainians are doomed. За тэгээ Трамп өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол тий юу тодорхой хэлсэн бэ гэвэл би Байден 2 биш ээ. Би өнгөрсөн жилийн 5 сард батлагдсан 60 тэрбум долларын санхүүгийн тусламж энэ жил би шинжлэхдэггүй. Би таатай дахиж тийм их хэмжээний мөнгө өгөхгүй. Тэгээ зөндөө ярьж ирсэн. За. Тэгээ ингээ харах юм бол Украинчууд doomed гэж юм тий. GG. And why people don't recognize that and begin to work for some sort of settlement now befuddles me, and I know it befuddles you as well. Тэгээд би юунд гайхаж байгаа юм бэ гэх юм бол за окей тэр цэргийн алт хүч дутагч байгаа нь тодорхой. Зэвсэг нь багасж байгаа нь тодорхой. Европчууд, Америкчуудыг орлон гэж байхгүй тодорхой. Тэгээд ялагдах нь тодорхой. Тэгээд энэ бүх юм бүр ингээд баг сохор хүн энийг тий тодорхой харж чадж байгаа юм бол яагаад энэ дайныг зогсоох хилцэл хинж одоо бодтой хийхгүй байгаа юм бэ? Яагаад энэ жүжиг өргөжлөл байгаа юм бэ? In fact, you brought that up. I want to jump to a soundbite that we have actually from Marco Rubio, who addressed the very issue you raised there about what we even are thinking about giving to Ukraine. За тэгээд одоо дахиад Marco Rubio-гийн нэг ярилцсан хэсэг сонсуулна. Professor Mearsheimer-тай ерөөд адилхан төстэй юм ярьж байна. Is the president, and are you prepared to pass another supplemental bill to support them? Well, that's a different decision. That's a different question. That's not up for me to decide. The White House would have to make a determination about whether to come to Congress for a supplemental. But everything that's been approved and congressionally appropriated is ongoing. In fact, to the extent that the Ukrainians have asked for anything additional, what they've asked for is air defenses, Patriot units. За, тэгээд бид өнгөрсөн жил батлагдсан тэгээд төсөв явжлаагаа. Тэгээд мөнгө урсчлаагаа, зэвсэг урсчлаагаа. Тэгээ энэ дээр нэмэлт төсөв батлах юм уу үгүй мó ерөөхдөө би шийдэхгүй цагаан орд нь шийдэгдэнэ. Тэгээ дүнгиж саяхан тэгээ сүүлийн үед Украинчууд биднээс юу гуйсан бэ, юу шаардсан бэ гэх юм бол Patriot пуужинг систем ерөөхдөө агаарын хамгаалтын пуужинг гэх юм уу да өөр пуужингийг ингээд буудаж пуужингийг пуужиндаг пуужин. Окей. Тэгээд Rubio юу гэж хэлж байгаа сонсоо. Frankly, we don't have, but we are working closely with our NATO allies. There are NATO allies that do have some batteries of Patriot missiles that they could provide or transfer over to the Ukrainians to defend, for example, the airspace of Kyiv and other places. Сонсноо. Тэгээд Rubio юу гэж хэлсэн бэ гэх юм бол манай Америк дотоод байгаа. Тэ? Patriot пуужингийн нөөц дууссан. Тэгээ хаагур ухаад явж байгаа юм бэ гэх юм бол Европ даяар ингээ ухаа явж байгаа. Тэдний нөөц нь бас ерөөхдөө дууссан. And we've been encouraging in that front and working alongside our partners there to get deliveries of some of these systems. As you can imagine, none of these countries want to give up their Patriot systems either. За тэгээд Европ дотроо бас тэр Patriot пуужингийг Украинд өгмөр байгаа. Тэ? Улсууд бараг байхгүй болцсон. Ямар хүн тэднийх бас дуусч байгаа. Now, I want to talk in a second about his comment that we don't even have anything on the books, not even going to ask for any more. So once that $61 billion from last May runs out, that's all she wrote for anything coming from the United States. But that last line he mentioned there is, I think, a big reveal that I haven't seen hardly anybody talk about. We're not giving them any more of our Patriot systems because we don't have them. So we have tapped out of any kind of excess, and God only knows how. Тийм юу давтаа хэлж байгаа юм бол Америкчууд тэр Patriot пуужиныг нийлүүл чадахгүй яагаад гэх юм бол
агуулган дууссан. Far below minimum we actually have done, and neither does anybody else in the West. So that right there tells you we have depleted our stocks of things that we may need to defend ourselves one day. Тэгээд Patriot Purge нь дууссан байна. Өөр юу дууссан байгаа юм бол тий? And we sure aren't going to have what to give them to Ukraine anymore. Absolutely. I mean, Macron has recently made a statement where he said, in effect, that the cupboard is bare. The idea that the Europeans are going to compensate for what we no longer. Тэгээ Macron бас саяхан юу гэж хэлсэн бэ гэх юм бол тий? The cupboard is bare. Тий? Шкаф хоосорцсон. Тэгээ Европын зэвсгийн агуулга бас хоосорцсон. Яагаад ийм байдалд орсон байгаа юм бэ гэх юм бол Америкийн буруу, Европын буруу, өнгөрсөн 30 жилийн буруу юу исэн бэ гэх юм бол хамаг үйлдвэрлэлээ, хамаг уул уурхаагаа, хамаг баяжуулах процесс хэнд өгцөн бэ гэх юм бол Хятадуудад өгцөн. Are willing to do is not a serious argument, and there are limits to what we can do even if we stay in the fight. You want to remember the Russians were winning when Joe Biden was in charge, and Biden was working hard with the Europeans to keep the Ukrainians in the fight. But basically, we're pulling out. We're going to greatly reduce our commitment to Ukraine. It's hard to say exactly what it will look like. But given that fact, and given the fact that the Russians are producing massive numbers of artillery tubes and tanks and drones and so forth and so on, they have a heavy-duty, serious manufacturing base, which we don't have and the Europeans have. Professor Mersam юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд өргөжлүүлсэн ч гэсэн тийм үйлдвэрлэлийн хүчин чадал байхгүй. Оросд юу байгаа юм бэ гэх юм бол асар том үйлдвэрлэлийн юу дэд бүтц байгаа. Олборлол, баяжуулах, түүхийд бүх юм. За тэгээд дутуу юм байгаа юм бол Хятадуудаас авч байгаа. Тэгээд Америкчууд хүссэн ч гэсэн юм үйлдвэрлэж чадахгүй. Европ ч гэсэн яг адилхан. Тийм бүгдийг аутсорс хийсэн. In terms of equipment, the Russians are going to have a great advantage over the Ukrainians. And we talked about the manpower situation before. The population of Russia is much larger, probably in the range of 4 to 5 to 1, bigger than the Ukrainian population. And that tells you that the size of the two militaries is going to favor the Russians at almost every turn, which the numbers seem to indicate is the case at this point in time. Тэгээ өөрний подкаст Professor Mersam юу ч хэлсэн бэ гэх юм бол магадгүй энэ жилийн эцээр Украин дуусч баха. Тэрнээс өмнө нэг томоохон юм гарч ирэхгүй юм бол тэгээ юу л жинэх юм бол Оросын хүн ам 5 дахин их үйлдвэрлэлийн хүчин чадал ерөнхийдөө Европ, Америкээс том одоо зүгээр зэвсэгний хувьдаа заяа. Тэ? Тэг ингээ харах юм бол Украин ерөнхийдөө төгсгөл нь тодорхой зүгээр хизээ юм бэ.